20 настай гэрлээ охин тохиолдсон болсон бодит түүхийг ярихад бэлэн болж байна. За гэрлээ гэдэг охин ерөнхийдөө ухаан урсан цагаасаа өөрийнхөө аавтайгаа биш ээжтэйгээ өсөж исэн гэдгийг бол сайн сандаг, мэддэг. Ерөнхийдөө аавтайгаа нэг гэрт амьдарч исэн тийм дурсамж бол өөрт нь байдаггүй. Харин аав нь болон ээж нь нэг орцонд зэрэгэлдээ хоёр давхарт тус тустай амьдардгийг бол аягүй сайн мэдчихсэн байгаа. За энэ тухай анх 4 настай байхдаа гэрлээ охин ээжээсээ асууж исэн. Ээжээ аав яагаад бидэнтэй амьдардгүй өөр одноо гэдэг эгчтэй амьдардаг юм бэ гэдгийг өөрийнхөө ээж болроогоос бол асууж исэн. За 4 настай хүүхдэд болроо гэдэг ээж нь за чи цаг нь ирэхээр бүх зүйлийн нарийн ширийн учрыг ойлгоно гэж шийдээд ерөнхийдөө энэ сэдвээр ярихгүй халгаадаггүй юм нөхцөл байдал ерөнхийдөө байсан байдаг. За ингээд цаг хугацаа гэдэг юм явдгаараа явж байсан. За гэрлээ охин бол өөрийн дурсамжийн эргээд санаад байхад их сонирхолтой нөхцөл байдлууд их байдаг байсан гэж байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр өөрсдөө 4 давхарт амьдардаг. Харин доошоогоо 2 давхар буюу 2 давхрын доор түүний аав Баатар одноо гэдэг нэгэн эмэгтэйтэй амьдардаг. За тэгээ баяр ёслол төрсөн өдөр янз янзын болоход гэрлээ гэр орондоо урьж оруулж хоолунд бэлгэсэлт өгөх маягтай. Мөн тэдний ээж болроо бас үе үеийн доор айл руу бас орж аавтаа нуулцдаг. Аав нь дээшээ гарч ирж гэрлээтэй тоглож орой болохоор буцаад хоёр давхар руугаа явдаг. Иймэрхүү тийм зуршлууд бол их байсан. За үүнийг бол үнэхээр гэрлээ багтаа ойлгодоггүй, ойлгохыг хичээдэггүй хэвийн зүйл юм шиг бол бодож явсан. За ингээ энэ хүүхэд чинь удалгүй сургуульд орсон. За сургуульд ороод анги хамт олон гээд хичээл номондоо сатаарх үед яхаарахгүй өөрийнх нь ээж сургууль боловсролтод анхаарахаас гадна түүний аав Баатар банкны багш энтертэй очиж уулзах гэр орн орох бүх юмыг бэлдэх энтер ажилд одноо гэдэг эгчтэй хамт банкын орж гардаг гэсэн. Тэр тусмаа одноо гэдэг эмэгтэй аавтаа амьдардаг эмэгтэй энэ гэрлээ гэдэг охинд бол үнэхэрийн хайртай яг өөрийн төрсөн охин мэдэн тэнд дандаа баярлуулж авч явдаг. Тэр тусмаа ээжийг нь ажилтаа үед гэрлээ гадаа өртөө салхилуулж энэ тэнд паркаар зугаалж ингэж их явдаг байсан. За тэр үед сургууль болон байрны хүүхдүүд юу гэж асуудаг байсан бэ гэхээр гэрлээ чи өөрийнхөө ээжтэй биш яагаад энэ орцныхоо одноо гэдэг эгчтэйг ингээ байнга ихэнх цагийг хамт өнгөрөөж ээж охин хоёр шиг явдаг юм бэ гэж асуухад бол ерөнхийдөө гэрлээ хэл хүггүй байхгүйсэн. Ямар энэ эгч манай аавтай амьдардаг хүн байгаамаа гэж хэлэлтэй. Ерөнхийдөө нарийн ширийн юмыг бол ойлгохгүй хүүхэд насны яг тийм цаг хугацаа явж ирсэн. За тэгтэл гэрлээгийн ангид нэг өдөр бөөн үемэн бужигнан болдог. За юу болов яав юу гэд ингээд ороод хараа сонирхсон чинь гэрлээгийн хамгийн сайн найз охин Сарна нэг өдөр сургуульд ирэхгүй 7 хоног таг алгуулсан. За энэ хооронд сургуулийн хүүхдүүд болон багш нарын хооронд жиг хийж байгаа ярианаас сонсох юм бол гэрлээгийн найз Сарнагийн аав ээж хоёр хэрэлдээд эдний гэр бүл салж байгаа. Тэгээд Сарнаг хэн авах вэ гэдэг дээр бас яриа хөөрөө явагдаад энэ хооронд Сарна хичээлдээ явахгүй байгаа гэдэг тийм яриаг бол сонссон. За тэгэнгүүт ерөнхийдөө гэрлээ гэдэг охины толгоонд юу гэж орж ирсэн бэ гэхээр өөрийнх нь аав ээж хоёр салаад тэгээд энэ салсан аав нь тэр орцонд байдаг одноо гэдэг эмэгтэйтэй суусан байна. Өөрөөр хэлбэл энэ одноо эгч манай гэр бүлийн ээж аав бид гурийн сайхан амьдралыг нурааж бидний амьдрал дундуур хөндлөн орж ирж өнөөдөр би ингээд аавгүй амьдралыг үзэж өсөж байгаа юм байна гэдгийг бол гадарласан байгаа. Босод хүүхдүүдийн ярьж байгааг сонсох юм бол аавтайгаа тэгэж явсан, ээжтэйгээ ингэж явсан гэдэг ерөнхийдөө бүх юмд л аав ээж гэдэг хүмүүсийн гол ройлууд бол их байсан. Учраас гэрлээ гэдэг охин аавтайгаа хамт ядаж нэг гэрт амьдрахыг бол үнэхээр хүсдэг байсан. Гэхдээ нэг гэрт амьдрахгүй хажууд нь байгаа ч гэсэн ямар ч байсан тэгээд сэтгэл нь бол хандаггүй гэдгийг бол гэрлээ ойлгосон. Гэхдээ түүний аав Баатар бол муу хүн байгаагүй. Тэр одноо гэдэг эмэгтэйтэй хоёр давхарт амьдрахаас гадна үргэлж мөнгө төгрөг хичээл сургуул гэр оронд нь юу хэрэгтэй байна. Байнгын дэшээ доошоо орж ирээ эднийхээр ингэж орж гардаг. Тэр тусмаа
түүний ээж болроотой яг нэг сайхан үеийн ингээ найзууд шиг андууд шиг ингэж харьцаж ингэж явж байсан. Тэгээ энэ хоёр хүнийд голоос төрсөн мөртлөө яагаад энэ хоёр хүн бие биендээ ингэж амар хайргүй байгаа юм бэ гэдгийг бол үнэхээр ойлгодоггүй. Тэгээд яг өсвөр насндаа гэрлээ охин энэ олон асуултанда цэг тавих гэж ээжигээ одоо тулгаж асуудаг. За одоо би юмны учир начрыг ойлгох болсон. Одоо миний энэ нарийн ширийн зүйлийг та бүхэн ярих хэрэгтэй. Одноо гэдэг ихч бидний амьдралд гарч ирээд аав ээж тоо хоёр хоорондоо хэрэлдэж уралдаа салаад явсан байна гэдгийг бол би ойлгосон. Манай ангийн Сарнагийн аав ээж хоёроос нэг иймэрхүү асуудлаас болоод сал сарнсан байдаг. Тэгэхээр та одоо надад үннийг хэл гэж өөрийнхөө ээжийг шахахад бол ээж нь үнэхэрийн чамд одоо энэ тухай ярмааргүй байна. Яриад байх юм биш. Чи хизээ нэгэн цаг нь болохоор өөрөө ирэхгүй ойлгоно. Одоо чи зүгээр л хичээл ном сургуультай их сургуулийн тэртээ анхаар ийм том хүний тоглоомоор тоглох хэрэггүй энэ төр гэдэг үг хэлэхэд гэрлээ бол ерөнхийдөө нэлээд дурамчхан ээжтэйгээ тэгж харьцаа өндөрсөн. За өсвөр нас байсан учраас ээжтэйгээ иймэрхүү харилцаа үүсгэн за хажуугаас нь одноо гэдэг эмэгтэй үргэлж одоо өөрийнхөө охин мэд одоо түүний араас хөөцөлдөж гэрлээгийн араас тиймч цүнх иймч бэлэг тиймч одоо үзүр үйлчилгээгээд гүдэг тэнгууд одоо гэрлээ энэ одноо гэдэг эмэгтэйг одоо ерөөхдөө гадралчихсан учраас нүүр өхөө болоод баг минд усгүй орцсон зөрөх одоо дуудахт нь уулзахгүй байх энэ төр гэх мэт маягаар ерөөхдөө бүх зүйлийг дандаа зөрүүлж одоо шийдвэрлэж одоо зохион байгуулж эхэлсэн. За ингээ одноо гэдэг эмэгтэй гэрлээ гэдэг охин өсөд том болоод өөрөөс нь дайжаад өөртөө нь харьцахгүй байгаад байгааг мэдэрсэн учраас одоо нэгэн өдөр түүний аавтай гурлаа гадаа орсон өрөнд сууж байхдаа одоо одноо асуудаг гэрлээгээс чи надад уралчихсан юм уу гэдэг үг хэлгээд гэрлээ одоо сонсоог юм шиг өөр зүрлөө харж ирсэн ааваасаа ааваа одоо намайг одоо ингээд сургууль соёл төгсөхөд бас боломжийн хэрээрээ ингээд тусална гэсэн тийм амлалтаа энэ төр өгж ирсэн. Тэгэхээр би одоо өөрийнхөө мэргэжлийг өөрөө сонгоно. Тэгээ та нар болон та гурваас ямар нэгэн зөвлөгөө авахгүйгээр би өөрийнхөө одоо хар толгоогоор өөрийнхөө мэдлэг мэргэжлийг сонгоно шүү гэдэг үг хэлэхэд одоо түүний аав үүнийг сонсоод толгой дохио ямар шийдвэр гаргасан бэ? Би одоо чиний талд байх болно гэдэг үг хэлж ийсэн. За одноо гэдэг одоо аавтай амьдардаг эмэгтэй гэрлээ гэдэг охин өөрийгөө давж өөртөө нь харьцахгүйгээр автагаа ийм нарийн ширийн зүйл ярьж байхад бол хажууд нь чив чимээгөө сонсоод байж ирсэн. Тэгээ яхахгүй нөгөө багаас нь хамт өсгөлдсөн учраас гэрлээ гэдэг охинд үнэхэрийн хайртай дээрээс нь түүний ирээдүй адаглаад мэрэгжил боловсроо сонгоход нь бас гой нөлөөлчих юмсан, гой зөвлөж юмсан гэж бодож байсан боловч энэ бүх зүйл нь ингээ нүүрэн дээр нь талаар болж. Баатар гэдэг хүн өөрийнхөө амьдардаг одноо гэдэг бүсгүйтэй одоо гэрлээ буюу түүний төрсөн охин ийм эмгцэгцсгүү хүүтэн хандж байгаад бол бас үнэхээр сэтгэл нь өвдөж айл болохоор гэрлээг бас тайвшруулж юмыг ойлгуулах гэсэн боловч одоо гэрлээ бол аавхаа үгэгч авахаа байжчихсан. За өөрийнхөө ээж болроотой бол бас ямар нэгэн толхилдсон үүссэн байгаа учраас энэ охин бол энэ нэг хайрын гурвалжин шиг юмны голд бол үнэхэрийн юу яасан юунаас болж юу болсон гэдгийг мэд тэрийг хүсэл тэгээ дээрээс нь сургууль соёлоо сонгох гэх мэт энэ үл ойлгомжтой одоо тийм амьдралд бол үнэхээр ядарч ирсэн байдаг. За ингээд байж итэл одоо аавынхаа ярианаас ойлгосон зүйл гэвэл одноо одоо би энэ ерөнхийдөө муудсан гэр орны ажил төрлөө хийж чадхаа байсан цаашдаа бас би юу болцсон насгүй болцсон байгаа гэдэг тийм яриа хөөрөг бол одоо сонссон. За тийм учраас гэрлээ өөрт нь багт нь гаргаж ирсэн тэр одноогийн сайхан сэтгэл дурсамж одоо альбомонд байгаа тэр бүх зүйлүүдийг хараад яхахгүй бас одноог өрөвдөж одоо тэгээ аавынхаа гуйлтаар хаяа одноод орж бас тусалж аавынхын гэрт орж одоо гэр орны цэвэрлэг хувц хонорын нэвхийг хуваалцах энэ бүх зүйлд одоо тодорхой хэмжээгээр бас туслая гэдэг шийдвэрт хүрээд энийг биелүүлээд явж байсан. За аав нь ажилдаа явчихсан. За одноо гэдэг хүн бол одоо ном уншаад би энэ муу тэгээд ерөнхийдөө орон дээр хэвтэж явах үед одоо гэрлээ гэр орон тогтчул цэвэрлж явж байгаад одоо аавынхаа бичиг баримттай одоо тийм авдар савыг бол өөрийн мэдлэг онгойлгосон. За онгойлгоо харахад дотор нь аавынхын бичиг баримт ажил төрөлтэй холбоотой зүйлүүд байхаас гадна
сонирхолтой нэг хоёр бичиг бол одоо нүдэнд нь туссан байдаг. За тэгээ сонирхолтой дийлдэ түүнийг суглаад харахад бол гэрлэлтийн баталгаа гэсэн тийм одоо гарч ихтэй бичиг баримт байсан. Ерөнхийдөө бол яг хуу одно гэдэг эмэгтэйгээс болж түүний аав ээж хоёр салд сарнаад гэрлээ өнчөрч тэгээд одоо ингээ нэг орцонд хамтдаа амьдраад ийм олон жил болж байгаа гэдгийг бол одоо гэрлээ бол гадарлаад байсан. За тэгээ гэрэлтийн гэрчилгээг аваад үзсэн чинь яхаарахгүй 1998 онд Одноо Баатар гэдэг хоёр хүн албан ёсоор хурмын ордонд одоо бүртгүүлж хурим найраа хийж исэн тийм бичиг баримт байдаг. Яг энэ бичгийг хараад гэрлээ гайхаж байгаа. Яагаад тэгэхээр 98 онд гэрэлсэн байгаад байдаг. Гэтэл одоо гэрлээ гэдэг охин чинь үүнээс одоо 7 жилийн дараа буюу 2005 онд ээжээсээ төрсэн байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ гэрлээ гэдэг охин чинь Одноо Баатар хоёрын гэрэлтээс бүр 7 жилийн дараа төрсэн. Тэгэхээр өөрийнхөө ээж буюу болроо энэ бүх зүйлд одоо ямар хамаатай юм бэ гэдгийг бол үл ойлгож одоо үнэхээр гайхсан. За ийм учраас одоо яах учраа мэдэхгүй одоо биеийн муу одноогоос ямар байцаалт аваад альтай нэш одоо дэнгэн нүнгэн болоод одоо гэр орны юу цэвэрлж байгааг мэдэхгүй дотроо үнэхээр шаналгаатай байж явах үед түүний аав Баатар ажиллаад хараад орж ирдэг. За ороод ирэнгүүт нь одоо тухайн бичиг баримтыг ширээн дээр тавиад одоо Баатартай ярих хүсэлтэй байгаагаа гэрлээ бол хэлдэг. Охиноо том болчихсон дээрээс нь одноогийн биеийн муу байгаа мөн одоо цаг хугацаа бүх зүйл нь одоо ханчсан. Үүнээс цааш одоо яаж нуух ямч боломжгүй учраас Баатар бол ширээний ард суугаад охинлуугаа харж агаад бүх үннийг ярья гэдэг. Тэгэхээр энэ олон жилийн турш энэ гэр бүлийн дундах одоо гурвалжин дөрвөлжин зүйлийг ойлгохгүйсэн гэрлээ өнөөдөр бүх юмний цойд сургыг тайлж өөр ингэсэн ойлголттой болох одоо тийм сайхан ах шинж байгаа. За Баатар бол одоо өөрөө хэлж байгаа. 98 онд Одноо Баатар одоо бит хоёр албан ёсоор хурим найраа хийгээд гэр бүл болоод энэ байранд байр аваад ингээд сайхан амьдарсан. За удалгүй миний эхнэр Одноо болроо гэдэг орцныхон бүсгүйтэй танилцаж өстой нэрээ хөөрэгчдэг гэдэг шиг амар сайхан найз нөхөд болоод ингээд үерхэж нөхөрлсөн. Гэтэл би нэг удаа Одноог одоо томилдоор гадаад руу явчихсан байж хооронд одоо итгэл эвдэж орцонд амьдардаг болроо буюу чиний ээж мөн эхнэрийнхээ хамгийн сайн найз бэститэй нус орд дэрний ажил хийсэн. За үүнээс болж одоо чиний ээж чамайг эзэндээ олсон. За тэгээд даравч талдаа боловч бултаан гихчээр одоо өөрийнхөө сайн найзтай ороо гараа бавашаа хийснийг мэдсэн учраас одоо ерөнхийдөө энэ нөхцөл байдлууд одоо нэлээд араасаа ухсарч эвгүй байдалд орсон. Гэхдээ эцсийн бүлэгт би өөрийнхөө анх суусан одоо 98 онцоос Одноо гэдэг эмэгтэйгээ сонгосон. Харин чиний ээж одоо чамайг гаргана гэдгээрээ гаргаж тэгээд ингээд ерөнхийдөө амьдрал маань ингэж үргэлжилсэн байт юм аа. Гэхдээ яг эхэндээ Одноо одоо таны ээж жирэмсэн болсон яг энэ хугацаанд бол ерөнхийдөө энэ бүх үйл явдлыг зөвшөөрөхгүй намайг одоо надаас сална энэ төр гэдэг үгийг хэлж ерөнхийдөө нөхцөл хэцүү байсан. Гэтэл одоо 2005 онд чамайг төрсний дараа миний эхнэр Одноогийн бүх одоо хор одоо гомдол цөхрөл одоо тэр бүх зүйлүүд алга болоод чамайг яг өөрийн охин шиг хайрлаж ерөнхийдөө одоо болроо бит хоёрын тэр бузар үйл явдлыг бол ерөнхийдөө уучлсан. Тэгээд залгуулад одоо Одноо өөрөө бас хүүхдтэй болох боломжгүй гэдэг эмчийн дүгнэлтийг авсан учраас өөрийнхөө нөхрийн ганц одоо охин буюу гэрлээ чамайг ингэж хайрлаж өөрийн охин мэт үргэлж сэтгэл гаргаж одоо чамайг хүмүүс хүртэл хэлдэг байсан. Энэ хүүхэд хоёр ээжтэй азтай хүүхдээ гэж ярьжсэн гэж. Тэгээ яг тухайн одоо хүүхэд төрсэн цагаас хойш Одноо болроо хоёр гүнзгий найзалж нөхөрлөхөө болсон. Гэхдээ бие биентэйгээ мэдтэй устай гэрлэгийн тухай түүний ирээдүйн тухай эрүүл мэндийн тухай байнгын ярилцдаг юм энгийн сайхан найз нөхөрлийн ярилцааг авч явсан. Баатар бол одоо өөрхөн хүүхдийг дагаад
болроотой бол нэг гэрт ороо суучаагүй өөрийн анхны эхнэр одноотойгоо бас орцсондоо ингээд амьдраад ерөнхийдөө ингээд те хүүхдээ хуучи одоо эксэг хүү явдаг байсан хүүхнээ байнгын эргэж тойрч ерөнхийдөө ингээд энэ амьдралыг бол явсан. Болроо гэрлээ гэдэг хүүхдийг гаргаад дахиж бол хүүхэд гаргаагүй. Одноо бол одоо хүүхэд гарах боломжгүй хүнд өвдсөн учраас Баатар түүнийг бас хаяж яваагүй. Ахиж хүүхэд гаргая, дээшээ гарч одоо те болроотой ахаад хүүхдийгээ тэмдэр гэсэн тийм шантаач хар хүсэл тачаал энэ төр бол хийгээгүй. Яг л одоо те өөрийнхөө кармаг эдэлж одоо хийсэн нүглээ одоо цагааруулж одногийн хажуугаас бол салаагүй. Тэгээд энэ бүх одоо нөхцөл байдлыг гэрлээ гэдэг охин сонсоод мэл гайхаж зэлгэрсэн. Яг өөрийнх нь ойлгож ирсэн, бодож ирсэн юмныхаа яг эсэргээр нөхцөл байдал болсон байгаа. Анх бодохдоо түүний ээж болроо Баатар тэгээ гэрлэг төрүүлээд ингийн сайхан амьдарч байхад одноо гэдэг орцныхаа анаа гарч ирээд дундуур нороо бужигнуулаад аавын аваа суугаад гэрлэг орчихсан юм шиг бол ерөнхийдөө ойлгож итэл яг өөрийнх нь ээж нь яг жинхэнэ найзынхаа итгэлийг эвдэж найзынхаа нөхөртөө те бас ингээд дээр доороо орж өөрийг нь олж ирсэн байна гэдгийг мэдээд энэ одноо гэдэг эмэгтэйгийн өмнө өөрийгөө хүртэл буруутай юм байна да гэж одоо гэрлээ бол бодож ирсэн. За гэтэл Баатар одоо цаг нэрсэн учраас энэ бүх зүйлийг чамд хэлэх ёстой байна. Тэгээд өнөөдөр энэ зүйлийг хэлэхгүй бай гэсэн ч одоо цаг хугацаа үнэн гэдэг зүйл өөрөө ингээд те бүх зүйлийг сэт зөхиод гараад ирдэг юм байна. Тэгээд хэдий болтол энэ бүх зүйлийг нуйдаа гэж өдөр болгон толгой ашлахад явж байхад чи өөр ирэхгүй юм бичгүй намтуудтай уулзаад хараад ухаантай хүүхэд учраас бас дор нь ойлгосонд одоо бид нар бас баярлж байна гэдгийг хэлдэг. За ингээд удалгүй одоо те гэрлээ өөрийнхөө аав Баатар болон одоо өөрийнхөө төрсөн ээж болроо дээрээс нь автагаа амьдардаг одоо те одноо гэдэг бүсгүүтэй дөрвүүлээ ингээд сайхан суугаад ярихад бол үнэхэрийн одоо халуун дотн сайхан байсан. Аргагүй чинь баг одоо 20 жил болж байгаа учраас тухайн үеийн сэтгэл одоо хөдлөл бүх зүйлүүд бол ерөнхийдөө алга болоод энэ гурван хүний голд одоо те хайрлагдаж гэрлээ гэдэг охин бол нэлээд одоо ажиргалтай тийм жилүүдийг бол өнгөрөөж исэн. Тэгээ энийгээ яг сайн мэдгүй байсан учраас бас үе янз янзын шавар гаргаж өөрийнхөө төрсөн ээж аав дээрээс нь одноо гэдэг хичээгээ их бас гомдоож исэн одоо тийм үйлдэлүүдээ энэ гурваас бол уучлахгүй байдаг. Энэ гурав бол ерөөсөө энэ орчлон дээр энэ гурваас үлдэх ганц л юм байгаа гэж. Энэ болохоор гэрлээ гэдэг охин. Энэ охин сайхан сургууль төгсөө сайн хүнтэй суугаа сайхан яваасаа гэдгийг бүр ингээд 300% дэмждэг хүн бол энэ гурав. Тэгээд яхахгүй өөрийнх нь нөхрийн хүүхэд, өөрийнх нь найзаас төрсөн тэгээ бүх зүйлүүд ийм эмцэгцгүй байсан ч гэсэн эцсийн дүндээ энэ гурыг одоо ажиглалтай байлгадаг зүйл бол энэ гэрлээ гэдэг охин юм а гэдгийг энэ түүх бол харуулж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тийм янз янзын одоо тэр тусмаа одоо аав ээжээсээ тусдаа өсөж байгаа хүүхдүүд олон жил бас толгой тархи гашлал гэж бас яагаад миний аав явсан бол яагаад миний ээж явсан бол тэр яагаад ярьсан бол ийсэн бол гэдэг үе төмөн одоо хариултгүй асуултуудын дунд толгой гашлахж бол амьдардаг. Тэгээ ямар ч байсан гэрлээ гэдэг охин Аз болж тэр цухууж исэн үнэн буюу гэрэлтийн баталгааг харж ерөнхийдөө ээдрэтийн түүхийн бүх одоо утсыг бол татаж хөвж ойлгосон байдаг юм а. Тэгээ үүнээс хойш гэрлээ одноо гэдэг эмэгтэй үнэнчээр хайрлаж одоо өөрийнхөө төрсөн хоёр дахь их мэт бас хайрлаж хамгийн сүүлийн мөч хүртэл нь бол хамт байсан. Баатар гэдэг залуу бол эхнэрийнхээ сайн найзтай унтаж түүний жирэмсэн болгосон тэр бүх нүгэл кармагаа одоо өөрийнхөө үлдсэн амьдралын туш ариутхан одоо цэвэрлэж өөрийнхөө эхнэрийг толгойг түшиж үнэхээр сайхан амьдарсан. За болроо гэдэг эмэгтэй бол бас өөрийнхөө найзыг хуурч нөхөртэй нунтсан. Тэгээ дээрээс нь хүүхдийг гаргасан. Энэ бүх зүйлдээ бас стресстэй амьдарч исэн ч гэсэн өөрийнхөө одоо ганц охиныг бас хойд амавта болгоё энэ төр гэдэг тийм санаа нэг бол гаргаагүй. Яг хойд амавта болголооч гэсэн энэ гурвын эдрэттэй нөхцөл байдлыг бас ойлгохгүй бас нэг зодоонуудтай янз янзын зүйл болон дээрээс нь гэрлээд бас хойд эцгийн хатуу аваар энэ тэрийг гарган за охиноо өмөрч нөгөө Баатар нь орж ирнэ гэх мэт ийм гурвалжин дөрвөлжин дараагийн одоо угсарсан одоо асуудлууд гарч ирэх учраас энэ бүх зүйлийг твчиж одоо
өөрийгөө тэ ахиж хүнтэй суухгүй гэж ам тангар өгч одноогийн шарншин байгаа байдлыг хүндэтгэж ерөөхдөө бас энэ амьдралыг ингэж явсан байдаг. Тэгээд гэрлээ гэдэг охины араас гуруулаа нэмсгэлээд үлддэг энэ нэг юм сонин хувь тавилантай хүмүүсийн түүхийг өнөөдөр та бүхэндээ ярихад онцгортой байсан байх. Тэгээд нэг иймэрхүү болсон бодит гоё түүхүүдийг энгийн үг хэлгээр цаашдаа үе ингээд давтамжтай оруулаад явах учраас та бүхэн гоё түүхүүд гэдэг сувгаа ерөөсөө эргэлзэхгүйгээр дардаг барьдаг бүх юмын тулд сайхан дараад ингээд дэмжиж яваарай. Тэгээд цаашдын уран бүтээлээ улам чанаржуулаад дүрс бичлэг зургийг нэлээд төлхөө оруулах санаа оноо байгаа гэдгийг дашрамт хэлье. За ингээд гоё түүхүүд цугтайгаа орж ороод ойрхон байж байгаарай. Дараагийн гоё түүхүүд араараасаа өгсрээд орж ирнэ.